Тийм аимшигтай юм болсон миний амьдрал. Гэхдээ эмэгтэйчүүдэд хаяа нэг юм тэнэгт байдаг. Өөрөө арьсан дээр гарсан өвчлөлтөөс бас хэлээж бодсон. Нөгөө ерөн дээр гардаг юм гарахаа болсон нэмж. Тийм шүү дээ. Тийм миний найзаас. Тэгээд нөгөө энэ чинь нэг айгүй нэг том бондгор ягаад гэсэн одоо хав хавтгаа болоод зүгээр л нэг жижигхэн бор байгаа. Нэг юм шиг. Тэгээ энэ би бол цаашин гэдэгтэй амьдтай байгаа. Хай. Арай мэн уулзаг бодлаа шүү. За юу вэ? Эзэн чамтай сүүл нүрэ зүрснээс зөж тарих нэг цэвэрлээгүй. Харин тийм ээ. Нэг иймэрхүү тэнэгтэлт байх юм аа тийм ээ. Надад чиний төлөө арьсаа цэвэрлээд юм шүү. Харин тийм. Яг хоёр биендээ үнч байна гэдгээрээ л үнч байя энэ чинь. Бас ста sorry маа гэдэг шиг. Тэгээ хамгийн амар нь тийм ингээд найз нь крем тавиад нүрэ хамгаалнаа гэж сайхан крем тавиа гарсан. Тэгээ тэр оройноо цэвэрлээгүй, маргааш нь цэвэрлээгүй. Ингээ кремээ зүгээр л арьсандаа бүр ингээд шингээж идэг наасан. Тийм аимшигтай юм болсон миний амьдрал. Гэтэ эмэгтэйчүүдэд хаяа нэг юм тэнэгт байдаг те. Гэтэ яг ингээд крем гэдэг бол үнэхээр арьсанд бол тэгээ ингээ бүр шингээгээд 2 хоног цэвэрлэхгүй байх гэдэг бол зөрөнгөөр арьсаа хорлож байгаа хэрэг юм байлаа. Дараа нь би ингээ миний арьсны тэр ингээд бүр амар барцаахгүй байгаа. Хараа хаа очиж ингээ 2 хоног цэвэрлээгүй гэхэд ингээ минийх ингээд бүр нэг арийн цэвэрлж унтаал өглөө нь босохоор ингээд биржижсэн байдаг. Сахгүй өмнө атаа мэн гэртээс өмнө. Тэгсэн чинь одоо тэхээ болчих. Ингэж биржихээ болчих. Энүүгээр бүр ингээд биржиж гэсэн. Одоо удаан цэвэрлэг удаан гэртээс боссон нийл зовлон баг. Тэгээ бүр тэхээ болчих. Тэгтээ яг хөө ингээд тэр муухай кремийг өөртөө ингээд бүр уусхан шингээж байгаа хүний арьс нэг гоё байхгүй юм байна. Тэгээд ерөөсөн хаяа нэг юм тэнэгтэлт эмгтэйчүүдэд байх юм уу хэний янаагүй байж л дээ. Бүгд л нэг арай болгон сайхан талдаад чаддгүй. Тэгэхээр хамтдаа үргэлжлүүлээл цэвэрсэн хэвээрээ байя ямар ч лээс нэг 2 хоног зөнгөртлөө гэдэг шиг. Бид хоёулаа 11 сарын 11-нд уулзсанаас хойш. Үнэхээр зав гарсангүй тий 2 хоног юмштай баар. Та үнэхээр завгүй байлаа. Чимэн ч гэсэн нэлээ их ажилтаа байсан баг чи жаалаа ажил амжуулдаг хүн чинь. Тийм бай. Тий найз нь өөрөө арьсан дээр гарсан өөрчлөлтөөс бас хэлээж бодсон. Нөгөө ерөн дээр гардаг юм гарахаа болсон нэмж. Тийм шүү дээ. Тийм миний найзаас. Тэгээд нөгөө энэ чинь нэг айгүй нэг том бондгор ягаад гэсэн одоо хав хавтгаа болоод зүгээр л нэг жижигхэн бор байгаа. Амиг юм шиг энэ би бол цаашин гэдэгтэй амьдтай байгаа. Тэгээс 2 хоног оройноо арьсаа арчилж чадаагүй ч гэсэн өглөө бол арьсаа арчилж байсан. Болж штэ. Нэ өглөө арьсаа арчлаа гарахад бол ямар ч одоо нэг юм болчих. Яг арьсандаа яг гой тохирсон комаг хэрэглэхгүй гарахаар нэг юм дутуу мэдрэмж яваад болчих. Тэгээд яг нүрэндээ юмаа төрхчээж бүр аим гой амралтуулж जैन. Тэгээд нэг юм гой таатай. Бүтэн өдөржингөө ингээд хүнтэй уулзахад ч гэсэн тий таатай. Тэгвэл ингээл нүүр ингээ хураашиж таталдах чинь ямар муухай юм бэ? Яг тэр хойлоо орой бүр нэлээ оройцсон тэр өдөр те. Тэгээд маргааш нь өглөө найз нь гарахтаа нүрээ цэвэрлээгүй. Тэр оройн айл цэвэрлээд унтсан л та хойлоо видео коллеж чаддаг болохоос шүү дээ. Тэгээд нэг л өдөр нэг юм нүүрэндээ яг ачилгааныхаа зүйлийг түрхээгүй гарахад надад амар таагүй санагдсан болохоор. Абсолют бол байнга түрхчихсэн. Сайн ба шүү дээ. Хараа 2 хоног нүрээ цэвэрлж чадаагүй. Гэхдээ өглөө нь тэгэл нүрээ цэвэрлээд орой арчилгаагаа 2 хоног хийгээгүй гэсэн үг л дээ. Чи тэгвэл өглөө тэгнэ өглөөгөө ажилтаа хүн чинь яаж ч утсан. Тэгээд өглөө бол яалтчгүй нөгөө өстэй. Гоё юм найз нь ингээ нөгөө залуудаа гэдэг шиг өмнө нь ингээ бүр одоо нэг 32 3 настай да хүний бүр арьс оншилж зөвлөгөө өгдөг байлаа. Тэгээ явж хахад яг ингээд насаараа будаагүй өвчнөстэй насаараа будаг хэрэглээгүй гэсэн хүмүүсийн арьс илүү хөшөрсөн байгааг би харсан байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө ингээд өглөөдөө нүрээ сайхан цэвэрлээд будаад тэгээ бид нар нэг крем тавиад гардаг штэ. Тэр чинь маш их нөгөө юу хамгаалт болтой. Монголын нөхцөлд. Тэр бол зүгээр хамгаалт юм. Тэгэхээр ерөөсөө Atomic-ийн крем чинь өөрөө бас зөв крем фаундейшн крем өөрөө юу яадаг чангалдаг крем байвал яг гоё. Чангалдаг. Өнийг нэг гоё хэлснээс крем гэснээс. Нөгөө Atomic-ийн нөгөө би чинь үдээж нөгөө хүмүүстэй уулзахаар л өөрөө бодлого явах те. Тэгээ би дандаа кушн өгдөг байхгүй юу? Араа нэг юм зүйл шиг юм болохоор. Тэгсэн мэдээж одоо ингээл гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм шиг хэрэглэе гэж одоо Atomic кушн хэрэглэж үзсэн. Тэр 24 карат ялттай. Тэгээ бүр ампултай кушн байвал яг уу. Гоё те. Айгуу гоё бүтцтэй юм тэгээд өнгөрөн гэсэн юм шиг гоё. Таахгүй юм хэрэглэх юм. Нэг бол тэгээ хэрэглэл ингээл хэрэглээл нэг дундаа орж идэл. За нэг ч үр дүнгээ өгөхгүй энэ да гэж тэгж бодох ч бас. Мөнгөний гар салсан байна даа. За энийг ч авдаггүй ч дээ гэж бодох ч муухай шүү дээ, тийм шүү. Би тэгж гонцолохгүй маа. Хэрэглэх бол гоё. Тэгээд насны брэндээ сонгосон гэж гоё юм байна. Миний дээр хоёлоо салтаа талент дасгал хийсэн шүү дээ. Талент дасгал ямар санагдсан бэ? Гоё санагдсан. Талент дасгалын дараа чамаа маш амрах хэрэгтэй гэсэн тийм. Харин тэрийн санаал эзэн яг амралтаа өгч чадсан уу? Өөртөө амралт өгч чадсан уу?
Тэгсэн харин маргааш нэг шүн өдрийн 1 цаг хүртэл унтаад ахаад оройн унтаад тэгсэн шүү дээ. Тэр талент засалын үйл явц чамд ямар санагдсан бэ? Гоё юм байлээ. Тиймэрхүү юм гэлс ингээд өөрөөсөө гадагшлуулаад гаргаад тавих чинь. Найзны талент засалыг яагаад хийх дуртай? Яагаад хүмүүс санал болгох дуртай гэдэг хүн болгонд сэтгэл зүйчдэр очиод байх цаг зав санхүү мөнгө байдаггүй шүү дээ. Гэтэ бид нар өөрсдөө сэтгэл зүйг удирдах явах чадвар байдаг. Тэрнийг ингээд ийм тодорхой дөрвөн алхам дараагаар ингээд бий болгож өгөх тийм зарчимтай байлгах, өөрсдөө хөнгөн байлгах тийм өдөр тутамдаа тааг үзүүл тохиолдож байгаа. Тэрнээс өөрийгөө хамгаалахныг арга би талент засал гэж боддог. Талент засалыг надаас тэгж тус болж исэн. Тийм болохоор найз чамаач гэсэн талент засалыг сураасаа гэсэн тэрийг зааж өгсөн. Гоё ягаад таарга амархан. Тийм билээ. Тэгээ бас яг заавал хөдөлгөөн хүний хэрэггүй байгааз. Өөрөө сурчвал өөртөө хийгээд л явчихна гэсэн үг. Тэгээ би талент засалын тусламжтайгаар хатамид орсон гэж бодчих өөрийгөө. Миний өдөр талент засал хийгээд ингээд яг өөрөө төгслийг олсон чинь амар баяжмаар санагдаад амар хөнгөтэй болмоор санагдаад. Гэтэ мөнгөтэй болохтай ингээд амар гоё амарч жаргаж дуртай зүйлээ хийж ич мөнгөтэй болмоор санагдаад бүгд талент засал дээрээ. Тэгээд ингээд талент засал чинь дөрвөн алтан дээр өөрийнхөө сонголтыг хийдэг байхгүй юу шийдвэр гаргаад. Тэгээд шийдвэрээ гаргаж сонголтоо хийж өгчвөл тэтгэн хоногийн дараа би атомигийн талаар сонсч ирсэн. Сонсох гэхээсээ илүү баг энэ яг миний хайцсан зүйл мөн байж тээ. Дуртай юм авчин тий. Бонус оноогоо цуглуулчин. Тэгээ хөөрхөн багтай болчин, найз нөхдөдтэй болчин. Тэгээ угаасаа тэр дөрвөн хүмүүс бүгдээрээ бүтээгдэхүүн хэрэглэдэг тий. Бас яхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэрийг хэрэглэнгээ санхүүтэй болно гэдэг чинь миний сонголт байгаа байхгүй юу? Тэгээ чи их тийм гоё байсан баг. Би шууд шийдвэр гаргачих гэж сайн хурдан. Зарим хүмүүс зүгээр сайхан үнгүй бүртгүүлээд тэгээ сар болгон ийм ав, тийм ав гэхгүй зүгээр сайхан бүртгүүлээд орчихгоо. Дуртай бол та гоё юм аваарай. Тэгээд юм авжгаад нөгөө одоо энэ нэгээр бизнес хийх үгүй юу гээ өөрөө тэг явандаа шийдэрээ гэдэг нэг ийм сонголт өгöd татчих. Яа баг ганц хоёр тэр хүн байна. Тэгээ залхахаар одоо би эмнэлэгт явж байна. Одоо би автосанд явж байгаа юм ингээд. Би ч нэг олон хүмүүс рүү яриг үлдээ. Ганц хоёр хүн хэлсэн нэг хүмүүс маань. Тэгээдсэн тэгээд за энэ түрээ за дараа нь уг нөгөө ажил хийдэггүй хүн байхгүй ажил хийдэггүй. Тэгээ яаж болоод байдیں۔ Тус болчихъя гэж залгаа. За дараа өөрөө ажилластай гэж утсан. Уг үйлдэл хоёрын зөрдөг хүмүүс амар их байт юм уу минь. Гэхдээ анаасаа маш хөнгө хүсч ингээд идэх хэрэгнээс яг хүсэж байгаа мөнгө. Тэгвэл ингээд мөнгө олж ирдэг гэдэг. Тэрийг зааж өгөхөр ингээд хүмүүс ингээд айд юм шиг байна тий. Хүмүүс нийт заримдаа ингээд зоригтгүй би ингээд бүр хоёр дамилын айрын хоёр хүн дээ. Яас нөө бас яг мөнгө санхүү амар хэцүү байна гэдээ ярьж байхад бүр ингээд басны хулгай үзүүлээд ийм боломж байна гэд ингээд үнэхээр энэ нүгээр бас болно гэд ингээд басны хулгай үзүүлээд ингээд ямар гоё юм гэсэн мөртлөө яг өөрөө хийдэггүй сэтгэл нэг тийм тэгж бодоод тийм чи мундаг хийж ин би чадахгүй ч гэдэг юм тийм барьер өөр дээр тавиад ийн үү тэгж ин би бол мундаг зундаг давч штэ тэр найзаас нэг хийм хүн авсан тэгээд нэг залуу байсан уцтай шууд ээжтэй хийм хөргүүлэх гэсэн юм аа гэд тэгээд би бас надад байхгүйсэн би өөр газар зорчиж аваа дахиад нэг газар хөргөж өгөөд тэгсэн чи лакөрхөн ерөөсөө химиг сайн бүтээгдэхүүн үнэхээр сайн дархлаа дэмждэг ээжтэй бүр авч өгвөл те хим чи ингээд ийм шиг нэг юм имжлээд нөгөөдхийг алдаг тийм бүтээгдэхүүн биш те ингээд цогцоор нь ирүүлжүүлж идэг те хавдрын сэг хүртэл хүүлж идэг тийм мундаг бүтээгдэхүүн тэгээд ээжтэй авч өгч байгаа байхгүй амар хөрхөн надаас гой санагцсан эрэгтэй хүн ээжтэй тэгээд яг гой бүтээгдэхүүн олцсон аваад өгч юм гэхээр би захиалж яах гэдэг чинь тэр хүн нөгөө бүртгүүлж мэдэхгүй шүү дээ. Бүртгүүлээд та өөр дээр аваарай боломжтой шүү аппликейшн ингээ юу Монгол юм чинь бүртгүүлж аппликейшнээр нөрөө дандаа ингээ гоё харж байгаарай гэж зааж гисэн хэлж гисэн. Одоо хэд хоногээс ээж рүү яриад за тань бүтээгдэхүүн нь хэр байна? Хэр үр дүнгээ өгч гин? Тоглоорой олгож гин үгээд асуунаа. Тэмээ бид нарт чинь нөгөө цусны эргэлтийн тогтолцоо гэдэг зүйл маш амар том тий. Тэгэхээр цус төржүүлдэг. Тэгээд хадрын эсийг хүүлдэг. Цусны эргэлтийг сайжруулдаг, цус шингэлдэг. Цус төржүүлэх, цус шингэлэх хоёр гэдэг үгийг хүмүүс ингээ буруугаар ойлгодог юм байлээ. Нөгөө цус шингэлдэг гэхээс цус төржүүлнэ гэхээс цусыг өтгөрүүлнэ гэж ойлгоод байдаг. Цус өтгөрөх, цус төржүүлэх хоёр шал өөр зүйлүүд байхгүй. Тийм, цус өтгөн байх, цус төржих хоёр. Цус төржүүлэхээр цусны өтгөн болчих гэж айд юм шиг байгаа. Тийм байна тий. Би ерөм тэгж л ойлгох юм. Тийм. Цус өтгөрөх гэдэг маань муу зүйл. Нөгөө эргэлдэж байгаа цусны хэмжээ шингэм шүтгэн байна гэсэн үг байхгүй. Бүр гарч өгөх. Цус төржилт гэдэг маань өөр. Тийм яг үнэ. Цус төржилт гэдэг нь болохоор цуснд одоо нөгөө үйл ажиллагааныхаа явуулах чадвартай одоо чадварлаг хэсүүд их болох гэж. Би одоо нөхөртөөгөө тэр химиг яг байнга ухаар шийдсэн.
Тийм ээ, миний залуу тасралтгүй. Найз нь бол яг тэгээд тэрийг химийн талаар тэр нэг гоё монгол хүн ярьсан юг зааварчилгааг нь сонссон ч ямар гоё юм бэ. Бүр ингээд нөгөө угаасаа яг 35-аас дээш насны жирэмсэн хүмүүс нөө баахан шинжилгээ өгдөг штэ хүүхэд нь яг аутизмтай юу тийм шинж байна уу гэдэг шинжилгээ өгдөг штэ тий. Тэгээд тэгсэн чинь хүүхэд чи аутизмтай байх магадaltaй магадaltaй ч гэж угаасаа гарчдаг тий аутизмтай бүр ахуул гэсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь үгүй би ахуулахгүй би хүүхдээ гаргана гэд тэгээд энэ химийг төрөн төртлөө угаад ивэрүүл хүүхэд төрүүлсэн гэсэн. Хэвээ гоё. Вау. Тэгээд ганцхан энэ кейс биш зөндөө олон кейс байгаа юм чинь. За нөгөө химч анх тэр солонгосын засгийн газраас бүр тий захиалгатайгаар яг тэр цөмийн хоронд байгаа ажилчдаа зориулж гаргасан бүтээгдэхүүн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь одоо энэ атомын ерөнхийлөгч нь анх химтэй яаж учирсан уулзсан юм бэ гэхээр илгэний амир өвчтэй анх бүр илгэний өвчтэй. Тэгээд яг энэ илгээрээ та бүр өөх юм байна гэж тэрийг сонсцсон. Тэгээд тэгсэн чинь би хим гэдэг ийм бүтээгдэхүүн дархлааны бүтээгдэхүүн байд юм байна. Энийг уучих гэсэн чинь чинь амир ууралсан гинэ. Юу та дархлааны юм хум нөгөө хими тариа мариага яриад уурсан гинэ. Тэгсэн чинь энэ атомын ерөнхийлөгч за уусан ч өгөх юм байна. Угаагүй ч өгөх юм байна. Тэгвэл уучи гэсэн гинэ гэж бодсоод тэгээ уусан чинь амир гайхамшигтай гол нь 6 сар ус юм уу яасан. Тэгээд бүр илгэн ивэр бол алсан гэж байгаа байхгүй. Тийм. Тэгж анх учирсан юм байна. Өөр зөндөө кейсүүд байна. Тэгээд нөгөө эмэгтэйчүүдийн өндгөвч нөгөө сам хаамт их сайн юм шүү дээ. Химч атомын. Тийм байна. Тэгээд хоёроо тэгвэл сурвалжчлаг болгон дээр нэг ярьсан ч боломж хүмүүст тий. Харин тийм байгаа. Тэгээд яг нэг кейс. Дараагийн кейс юмнээс бэлдээрэй заяа. Найз нэг кейс бэлдээ. Тэгээ хоёулаа химийн талаар нэг кейс яриад тасгая. За ингээд баярлаа. За баярлаа. Ингэж байна. Маск та.